Стокгольмын гудмаар алхаж байна. За сайн байцгаана уу үзэгчдээ. Швед улсын нийслэл Стокгольм хотоос мэдчилж байна. Ингээд бит хоёр гэртээ өглөөний цай идэхгүй гадуур өглөөний цай идэх гээд хар өглөө босоод явж байна. Бит хоёр замдаа ярьлаа л да. Юу идэх вэ гэж их ярьлаа. Тэгээд би өндөг идэл гэж ярьлаа. Тэргэл болохоор капучино уучхад болно л гэж. За. Тэгэл энэ юу 5 дахыг сайхан эхлүүлээ л гэж ярьлаа да. Oh my гэдэг газар туршиж үзчихсэн чинь жоохон сая таалагдсан уу тэгээ буцаж гараад Паскал Хоол өнөртөд байсан гэдэг. тий хоол амар сонио хоол өнөртөдсэн. Тэгээд Өглөөний 7-нд хоол өнөртөд ханжахгүй юу? тийм болоо. Хоолоо ижихгүй л унжих. Хоол өнөртөд тэг кофе шоп чинь гоё кофе өнөртөдөө штэ. Тэгээ одоо энэ Паскал руу орох гэж байна. Гадаас хаад арай жоохон хүүтэн. За би бороорой. Тэгээ дотроос нь жоохон фика талхмалх төр байгаа. Яа. Энэ яг кофе шоп шиг үнэрч чинь те. За ийм юмнууд байна. Гоё круассан гитэрнүүд. Оо. Гажумэн. Матча латте. Одоо өстөгөө кофе шоп дараад ирлээ. Би юу матча латте боо юм. Чи кофе Кофе уухгүй. За энийг одоо нээр Сайн уу? Цаг одоо 7 болсон байна. Тэгээ би ажлаа тараад үсээ сэнстүүлээд ийм болсон байна. Тэгээ одоо би найзтайгаа уулзгаад гадаад шивэд гадаад найзтайгаа уулзгаад хүлээгээд сууж байна. Тэгээ нэг ямар газар гэлээ? Нэг газар явуулсан. Тийш нэ утахгүй. Одоо очих гэж байна. Миний өдөр айгу хурдан өнгөрсөн. Амар завгүй ажил ихтэй шинэ ажил дээрээ тасгаад жоохон цаг хугацаа орж байгаа. Тэгтээ өнөөдөр Америк ажилдайсан. Зөндөө амжилсан. Өнгөд сая кимбапа хийж дууслаа. Тэгээ нэг иймэрхүү болсон байна. Та юу гэж бодож байна? Ямархуу болсон байна. Хийгээд амархан л юм байна. Гэтэ ажиллагаа ихтэй. Гэтэ сонирхолтой байлаа. Нэг солонгос ань шиг санагдлаа. Тэгээ дотроо ловонтой, гүркятай юу гэвэл гүркягч монголоор үгдэглээ. Үрцэтэй, өндөгтэй. Тэгээ зарим нь болохоор зүгээр спиничтэй ингээд хийцэн. Тэгэхгүй бол хям метр байхгүй болохоор би тэгтээ сайн бодоогүй байна. Нөгөө нэг тuna хийж болох юм байна. Жохон протеинтэй тэгтээ яах вэ? Тэгээд энэ миногийн 2 унда авч явна. Тэгээд энэ чинь юу вэ? Апельсин. Им улаан өнгийн апельсин. Тэгээ доотх нь болохоор саломи би өнөөдөр авсан. Тэгээ бас нэг юм бэлэн юм зарч ийсэн. Тэгэхээр энийг авцсан. Гот. Миний бэна. Гоё л харагдаж шүү дээ. Жаа. Жон кофе зүгээр кофетэй хийх гэж. Гоё харагдаж байна. Хатсан яг гоё. За би нэ хийсэн. Люфи хараа. Люфи. Hey Luffy. Ой. Ой Luffy. За өдрийн мэнд цаг одоо 11:30 болсон байна. Тэгээ өнөөдөр хагасаа өдөр би амарчин анхаад онж ажилдаа явсан. Өглөө ирцээрээд эмнэлэгтэй ажиллахаар явсан байгаа. Тэгээд ажлаа тарж ирэхлээр бит хоёр бас гоё хамтдаа чадвал юм хийнэ. За өнөөдөр ямарч хагасаа өдөр тэгээд би гадаа сууж юм та хэдий харж байгаагаар. Тэгээ би замаараа сая американо авч яваад хүүдэн американо биш хүүдэн гэнэ мөстэй американо авч яваад солонгос тахтай амар их уудаг гэсэн. Тэгтээ Стокгольм нэр юусэн уухаа болсон. Тэгээ гинт хүүдэн мөстэй американо авч яваа гэж бодоод авсан. Тэгээ энэ сканстуулийн
нэг гоё кофе шопны газар гэдэг юм аа. Гоё кофетэй. За хэрвээ Стокгольмд амьдардаг бол юуны Skanstulen Alliance биш Skanstulen Ringen центрум тал руу буугаад тэгээд нэг Pressburg-ны хажууд нэг ногоон өнгийн кофе шоп байгаа. Оросууд ажиллаулдаг. Оросууд юм уу эсвэл Польш хүмүүс юм гэдэггүй. Ажиллаулдаг. Тэгээд кофе шопнд гаднаас ингээд царамтай. Гэтэ кофеныхаа амт нь бол үнэхээр гоё. Тэгээд би хаяа авч явах дуртай. Гэтэ жоохон үнэтэй. Түлд влог хийсэн чинь нөгөө Q&A влог таадаг үнэхээр таалагдсан юм шиг гэлээ. Тэгээд бит хоёр амар баяртай байгаа. Тэгээ анхааг шоолсон л зөндөө хүмүүс хэлээ. Тэгээ бас жоохон эвгүй комментууд ирсэн байлээ. Гэтэ ихэнх нь амар positive гоё комментууд ирсэн байлээ. Тэгээд зөндөөх баярлалаа. Бичлэг үзээд тэгээ коммент дээр бичээд иймэрхүү юм хийвэл та хоёр ингэж тохирох юм байна гэж бодож ивэл комментэн дээр бас үлдээгээрээ. Тэгээ бит хоёр влогноосоо тусдаа бас нэг сонирхолтой одоо ингэж хийдэг бичлэгнүүдтэй болъё гэж бодсон. Алхаад явах чинь цаг жоохон сууж байгаа кофе мофтойгоо уугаад тэгээ одоо би тийшээ алхахлаа. Тэгээд тийшээ чинь бараг 20 минут ингээд алхасаар байгаа гэрлүүгээ орно. Миний биений юм ирсэн байгаа болохоор өнөөдөр ингээд ямар ч бэлтгэл төрлийн юм хиймээргүй санагдаа. Тэгээд гарч гоё алхахыг гэж бодсон. Тэгээ гадаад хайд харж байгаа амар гоё би ингээд цамцтайгаа сууж байна. Тэгээд ард хүмүүс харагдаж байна уу яаж байна. Баахан хүмүүс гүүгэлээ. Гадаа бүр үнэхээр гоё юм. Өчигдөр уржидэр бас амар гоё байсан. Бүр ингээ нар гараад баг ингээ бие шаардсамаар гоё дулаахан байсан. Одоо ч гэсэн ингээд үүлий цанаараа ч гэсэн ингээд бүр нэг гоё дулаахан өдрөж өгöd. Тэгээ Стокгольм ийм гоё байгаагүй зөндөө утсан. Тийм болохоор ингээ хаврын цагаагаар ирсэн чинь бүр ингээ амар гоё юм. Өөр ингээл байж мараа. Би таад энэ жоохон орчныг харуулъя. Тэгээ бас Стокгольмд амьдардаг бол энэ Skanstulen нөгөө нэг гүүр энд харагдаж байна. Тэнэггүй маш план. Тэгээ ийшээ ингээд яваа Skanstulen дээр буугаад тэгээ энд нөгөө нэг юуны газар бассейны газараас ингээд буух юм бол бассейны газар ингээд ирэх юм бол энд ингээд гадаа жимтэй тэгээд устай энд бас ингээд өмнөх 100 энийг ингээ барьцсан. Тэгээд энэ 100 галаар энэ сандал барьцсан байна. Тэгээ энд хүмүүс бас ингээ ус мусан дотор ороод заваар яваад тэгээд тэр цаашаанаа ингээ гүйлтийн замнуудтай хүмүүс гүйж байна, алхаж байна. Хойдоо хүмүүс явж байна, хүүхдүүд байна. Яа. Тэгээд цаашаанаа явсаар агаад Синкен биш хотлооч Унштуулийн тийшээ гарч ирдэг. Тэгээд нараа үүлдэж гисэн нар цаанаас нь гараад. Үүлэнд ямар сонирн байна. Хэлбэрнүүд нь би одоо подкаст сонсоод жоохон суулаа. Таад бас подкастны recommendations байвал над руу явуулаарай. Амар хөөрхөн хай нараа. Яа за би буцаа гэртээ орж ийн. Сая юу асан гэж бодож байна. Би бүр амар гоё променад хийх гэсэн чи түлхүүрээ олгоод буцаж оглоод түлхүүрээ олгоцсон байл яг би өмнөө карман дотор хийсэн байсан чинь карманаа шалгасан чи унтсан байсан карманаас маань тэгээд унсан нь сонсогдоогүй буцаж би халахад яг явсан замаараа буцаж халахад тэгсэн чинь өвсөн дээр унтсан байл яг ямар ч нөгөө унсан сонсогдсон юм байхгүй. Тиймээс бахан стресстэй. Түлхүүрээ одоо алгуулах ч бол 2000 короны өрөнд орно яваад та. Fuck яаж яа зүгээр ингэ түлхүүр биш ингэ чип шиг одоо ийм түлхүүр. Тэр би алгуулах юм бол 2000 короны өрөнд ороод. Тэгэхдээ буцаад олчлоо. Яа өвсөн дээр унтсан байт юм да. Унсан нь сонсогдоогүй. Одоо гэртээ буцаад хүрээд ирсэн. Тэгээд утасны маань цэнийг бас дуусаад энэ хараа. Утас эдэг яахгүй. Hello. Өнөөдөр нэгдэх өдөр болсон байна. Тэгээд цаг одоо 8 болох гэж байна. Oh my god цаг одоо 7:30 болсон байна. Тэгээд би гэртээ орж ирээд ажилласаа орж ирээд тэгээд мантун бууз жигнэж байна. Айл дээр хөлдөөсөн байсан. Тэгээд эдмээр санагдаад мантун бууз одоо жигнээд байж байна. Тэгээ 11 минутын дараа болно. Тэгээд амар үлсэж байна. Та хэдээс нэг юм асуух гээд би өнөөдөр
Үснээсээ амар уйдаад тэгээ сүүлийн үед үснээсээ жоохон уйдаад байгаа. Тэгээд ингээ нэлээд уртаар одоо ингээд ургацсан баха. Би барыг хизээч юм урт үстэй гэж үзэж байгааг баха. Энэ миний хамгийн анхны барыг олон жилийн дараа ингээд ус маань ингээд амар сайн ургаж байгаа үеийн гэх юм уу. Тэгээ одоо ийм урт ургацсан тэгээ ингээ янз бүрийн layersтэй. Тэгээ одоо layers гэсэн надад таалагдахгүй болоод байгаа мэдгүй нэг ингээд жоохон ядаргаатай. Тэгээ би үсээ тайруулъя гэж утсан. Гэхдээ яг яаж тайруулахаасаа мэдэхгүй байна. Хэр урт тайруулахаасаа мэдэхгүй байна. Ямар ч тач би нэг энэ хэсэг дээр тайруулд юм гэж утсан. Тэгээ миний үс чинь жоохон одоо ингээ ирүүлэх тусам миний үс илүү долгионтой болоод ирчдэг байхгүй. Тийм болохоор бас ингээ богинохон байсан ч гэсэн гоё ингээ долгионтой байж магадгүй гэж бодлоо. Ийм богинохон ус буцаад ургаж эхлэхээр амар ядаргаатай байдаг. Тийм миний бодлоо би бас урт ус амар санахаа. Гэхдээ одоо би бараг жил 2-3 жилийн юм ингээд үстэй тэгээ гоё ирүүл болцсон байгаа ч гэсэн жоохон тайрж үзсэн юм уу гэж бодлоо. Ижа тайж өгч бодож байна. Надаа комментэн дээр үлдээгээрээ жоохон өөрчлөлт хэрэгтэй. Тэгээ миний энэ уртлын ус маань ч гэсэн амар урт ургацсан. Гэтэ энийгээ би бол одоо ингээд энэ хүртэл нургуулъя гэж бодож байна. Тайрахгүйгээр. Ажгүй. Жон соя срачтай ирлээ. Окей. Сайн манайхаа би тайдад юу гэж харуулъя. Өнөөдөр хэд өдөр илээ. Өнөөдөр 2 дахь өдөр. Тэгээд цаг одоо 1 болсон байна. Тэгээ би тайдаа харж байгаагийн гадаа сууж байна. Яагаад вэ гэсэн чинь би энд ингээ бичлэг хийх гээд юмнуудаа янзлаад бичлэг хийх гээд контент хийх гээд ингээ сууж байна. Хей. Тэгээ энэ диог сугны нөгөө нэг хөлс арилгагч бичих гээд тэгээ би ингээ дугуйтайгаа ирсэн. Энэ баха юмнууд. Энэ араа хүмүүс гадуур одоо ингээ бүр ингээ завтай явдаг болсон байна. Тэгээ за одоо би тэгээ бичлэгээ хийж агаад тэгээд юу яа хомсоо хэлэхээр цаг авцсан. Тэгтээ лана гэж дээр биш юм шиг байна. Шинэ ажилт хүн авсан юм шиг байна. Тэгтээ би ч гэсэн очиж хараа тэгээ би дугуйтайгаа бас явъя гэж бодож байна. Бичлэгээ янзлж чадахгүй бол гэрлүүгөө орж бараг ямжихгүй байх. Тэгээ гадаа бас амар гоё. За би үргэлжлүүлээд юмнуудаа хийлээ. Тэгээ миний ажлын нэг контент өдөр иймэрхүү. За би үсээ харуулсан. Одоо өөр юу хийх вэ? Үсээ харуулсан. Би болон та дэс. Оп. Shit. Та дэс би болон юу гэж бодож ийн гэж сонсохыг хүссэн. Тэгтээ өнөөдөр өсчинд цаг гараад тэгээд өсөө би ингээд богинохон тааруулчлаа. Юу гэж бодож байна? Таалагдж байна уу? Таалагдахгүй байна уу? Надад бол амар гой санагдаж байна. Тэгтээ одоо яг өсөө тааруулсан юм шиг мэдрэмж авахгүй байна. Тэгтээ ийм богинохон болсон. Ой, кинас. Миний үсийг бичээд. Hey. Үсээ тайруулсан. Babe, auto check. Чи. Чи. New balance. Old balance. iPhone. Энэ юу лээ? Сулейман. Өөр юу вэ? Өөр юу нь байхгүй. Кулвунклоин. Өөр энэ юу вэ? Абибас. Ник гэштэй. Хүмүүс гүйжтэй ямар гоё. Би ингээд дуу гаргая заяа. Тэгээ чи царайг нь гаргаарай заа. За би аяа хэлье заяа.
Чи одоо юу гаргаарай. 3 2 1. Окей, then wee. Окей. 3 2 1. Wee. Тийм хөвгөлтэй юм. Чи нэг л